Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийнхээ монгол хэлний хичээлийг орцгоё. За өнөөдрийн монгол хэлний хичээлээр бид ил авиа үсгийг уншиж, бичиж таньдаг болно. За бид ил авиа үсгээ үзэхдээ авиан дуудлага зөв дуудаж сурна. Мөн ил авиа үсгээ 7 ихшгээрээ амьлуулан үе бүтээж уншиж сурна. Мөн ил авиа үсэг орсон үг, өгүүлбэрийг уншина. За шинэ хичээл үзэхийн өмнө бүгдээрээ дараах үгсийг уншицгаая. За дэлгэцэн дээрх дээд хэсэгт байгаа эхийг уншихын өмнө багш нь хүндөвтөр үгсийг доор цэнхэр өнгөөр бичсэн байна. За ингэж бичихтэй үеэр тасалж бичсэн. За эхлээд үеэр тасалж багштайгаа хамт уншаад дараа нь үеэр таслахгүйгээр шууд уншина. За багштайгаа хамт уншаарай хүүхдүүд ээ. Осор, осор, осор. Хамав, хамав. Сосор, сосор. Амрав, амрав. Хурав, хурав. За одоо бүгдээрээ ихээ хамтдаа уншъя. Өвс, осор, өвс, авав. Осор, өвсөө, хурав. Сосор, өвсөө, хамав. Осор, сосор, хоёр, амрав. За багштайгаа маш сайн уншлаа. За одоо бүгдээрээ өнөөдрийнхөө шинэ авиа үсгийг дараагийн зургаас хэрхэн сонсогдож байгааг харцгаая. За дэлгэцэн дээр юуны зураг вэ хүүхдүүд ээ? За уул, уул зүйтэй. За уул гэдэг үгийг хэлэхэд урт ихшиг авиа үгийн ихэнд орсон байна. За тэгвэл үгийн төгсгөлд өнөөдрийн бидний үзэх ил авиа үсэг маань сонсогдно. За дахин нэг хэлээд үзье бүгдээрээ. Уул, уул. За дараагийн зургаас дахин нэг хэлж үзье. Үүл, үүл. Үгийн ихэнд урт ихшиг авиа бичигдэнэ. Үгийн төгсгөлд нь өнөөдрийн үзэх шинэ үсэг маань сонсогдно. Хэлээд үзээрэй хүүхдүүдээ. Үүл. За урд үзүүрийн булчин чангарч дээжүүд рүү тэмүүлж хийн түрэлт хилний хоёр хажууг шүргэж хилэгдэнэ. Хилний урд үзүүрийн булчин чангарч дээжүүд рүү тэмүүлж хийн түрэлт хилний хоёр хажууг шүргэж хилэгдэнэ. Хилний урд үзүүрийн булчин чангарч дээжүүд рүү тэмүүлж хийн түрэлт хилний хоёр хажууг шүргэж хилэгдэнэ. Хилний урд үзүүрийн булчин чангарч дээжүүд рүү тэмүүлж хийн түрэлт хилний хоёр хажууг шүргэж хилэгдэнэ. Үсгийн нэр нь ил. За үсгийн нэр нь бол ил. Хилний урд үзүүрийн булчин чангарч дээжүүд рүү дараагийн зургаас бүгдээрээ дахин нэг хэлж үзье. Гал, гал, гал. За ил авиа үсэг маань үгийн төгсгөлд сонсогдож байна. За багш нь галын тухай бяцхан мэдээлэл хүргэе. За хизээнээс галыг ашиглаж эхэлсэн нь тодорхойгүй байдаг. Гинт гал гарч чаддаг болсон байх боломжгүй. Тул анхандаа аянга, буух, ойн төмөр зэргээс болж шатаж буй модны мөчрийг эртний хүмүүс маань урт агуудаа авчирч хэрэглэж байсан. За хүн төрлөختөн галыг гэрэл гаргах, дулаан гаргах, араатнаас бие хамгаалах, хоол хүнсээ болгож идэх зэргээр ашигладаг. Гал нь хүний хяналтанд байвал хүн төрлөختөнд маш их ашиг тусаа авчирсан. За хяналтнаас гарах юм бол гал нь маш аюултай.
Ялангуяа хүүхдүүд бид нар галаар тоглож, мөн галыг асааж болохгүй. За гэртээ байхдаа хүүхдүүд бид нар галыг болгоомжгүйгээсээ болж гаргаж болохгүй шүү хүүхдүүдээ. За гал нь юунаас гарч болох вэ хүүхдүүдээ? За чүдэнд зурах, мөн асаагуур хэрэглэх, мөн цахилгаан залгуур хэрэгслийн ачаал эхэлснээс болж гал гарах аюултай. За гэртээ чүдэнзээр тоглож болохгүй хүүхдүүдээ. Мөн асаагуурыг асааж болохгүй. Бас цахилгаан хэрэгслийн ачааллыг ихсгэж болохгүй хүүхдүүдээ. За хэрвээ ингэж гэртээ гал алдах юм бол гал унтраагуур хэрэглэх хэрэгтэй. За албан газрууд болон сургууль, цэцэрлэг мөн гэртээ ахуйн энэ гал унтраагуурыг гэртээ байлгавал жижиг санамсаргүй болгоомжгүйгээс гарсан жижиг галыг унтрааж болно. Мөн тусламж дуудах хэрэгтэй. 101 105 онцгой байдлынхныг дуудаж галыг унтраах хэрэгтэй. За 101 105 дугаар дуудлагууд нь онцгой байдлынхан ирж та нарт туслана. За жижиг галыг унтрааж чадахгүй бол маш аюултай. Гал нь маш хурдан дэгдэж томордог учраас гэрээ шатаах, мөн цаашлаад хажуу айл руугаа мөн байраар нь шатаах маш эрсдэлтэй. Маш аюултай. Бүр байраар нь унтрааж чадахгүй галаа бүр алдах юм бол хоромхон зуур гал төмөр маань ийм том болж дэгдэнэ. Ойн төмөр рүү болж томорхон. За ингийн бол та нар 101 105 руу маш яралтай түргэн тусламж дуудаж онцгой байдлын гал сөнөөгчдөр туслуулах хэрэгтэй байна. За онцгой байдлын гал сөнөөгчд маань маш түргэн хугацаанд ирж галыг унтраах ёстой байдаг. За та нар хажуу айлаас чинь мөн танаа гэрээс утаа их хэмжээгээр гарч байх юм бол бидний өмнө гарсан 101 105 гэсэн утас руу яаралтай дуудаж гал сөнөөгчдөр тусламж хүсэх хэрэгтэй шүү дээ. За ингээд өнөөдрийнхөө шинэ үсгийг бүгдээрээ дармал хэлбэр нь хэрхэн бичигдгийг дараагийн дэлгэцээс харцгаая. За дэлгэцэн дээр дармал том ил, дармал жижиг ил үсэг маань харагдаж байна. За бид ном зохиолоос дармал хэлбэрээр нь уншина. Бичигт тэмдэглэхдээ бичмэл хэлбэрээр нь бичнэ. За бичмэл жижиг ил үсэг, бичмэл том ил үсэг. За авайн дуудлага нь ил хөнгөн дуудана тийм ээ. За бичигт хэрхэн бичигддэг талаар харъя. За доороос дээш эхлэлтэй, за дэгээ эхлэлтэй, урт чулуун зурлага, орхиц төгсгөлтэй, урт чулуун зурлага. За одоо хоёр зурлагаас бүтсэн байна. Үзэг салахгүйгээр бичиж үзье. Дугуйлж эхэлсэн урт чулуун зурлага, орхиц төгсгөлтэй, урт чулуун зурлага. За бидний өмнө үтсэн ямар үсэгтэй төстэй ижил бичигдэж байна? Зүйтэй. А үсэгтэй төсөөтэй юм байна. За жижиг ил үсгийг хэрхэн бичдгийг харъя. Дугуйлж эхэлсэн богино шулуун зурлага, орхицтой богино шулуун зурлага. За налуу бичгээ мартуузаа хүүхдүүдээ. За дахин нэг бичиж дугуйлж эхэлсэн богино шулуун зурлага, орхицтой богино шулуун зурлага. За жижиг хэлбэр нь том хэлбрээсээ жижиг байна. Хос шугамн дотроо бичсэн байна, тийм ээ. За одоо бүгдээрээ одоо бид нэр ил аваа үсгээ хэрхэн бичигддэг дүрсийг нь мэддэг боллоо. Одоо хамтдаа уншъя. Үүл. За үгийн төгсгөлд ингэж дуудана. Үүл. За одоо үгийн эхэнд орсон дуудлагыг багштайгаа хамтдаа уншъя. Лаа.
лаа, лимб, лимб. За хөгжмийн зэмсэг байна. Лимб, ли, лир, лир, ли, лир. Лонх, лонх, лоо, луу, луу. Хил, хил. За хил гэж юу вэ хүүхдүүд ээ? Та нар мэдэх үү? За хил хязгаар гэдэг нь Монгол улсын нутаг дэвсгэрийг энэ улаан өнгөөр хүрээлүүлж зурсан энэ харагдж байгаа зурвасыг хил хязгаар гэнэ. За манай Монгол улс урд хэсгээрээ бүгд найрамдах Хятад ард улстай хэлэлдэг. За хойд хэсгээрээ Оросын холбооны улстай хэлэлдэг. За одоо бүгдээрээ ил авиа үсгээ 7 ихшгээрээ амьлуулан уншицгаая. Ла, ле, ли, ло, лу, лөө, лүү, ла. За одоо бүгдээрээ урт ихшгээр амьлуулан уншия. Ла, ле, ли, ло, луу, лөө, лүү. За маш сайн уншлаа. За дараагийн дэлгэцээс бүгдээрээ өгүүлбэрт оруулан уншия. За марал, хийл, сурлаа. За хийл гэдэг маань хөгжмийн зэмсэг. За марал охин хийл сурлаа гэсэн өгүүлбэр уншлаа бүгдээрээ. За дахин нэг уншия. Хийл, марал, марал, хийл, сурлаа. За дараагийн дэлгэц дээр юуны зураг байна хүүхдүүд ээ? За өгүүлбэрийг эхлээд уншаад үзье. Лав, урсав. Лав, лав, урсав. За лав гэж юу вэ хүүхдүүд ээ? За лав гэдэг нь галт уул дэлбэрч оргилоход газрын гадаргууд шахагдан гарч урсдаг эрдэс чулуулгийн үлэмж халуун хайлмалыг хэлдэг. За газрын гүнээс халуун лав нь маган буюу хайлмал чулуу нь газрын гадаргууд гаргаж тогоо үүсгдэг. За зураг дээр харагдаж байна. Газрын гүнээс халуун лав дээш ориглон гарчин шүү дээ. За ингээд уулын орой дээр тогоо үүсгдэг байна. Үүнийг лав гэдэг. За халуун хайлмал юм байна хүүхдүүд ээ. За дараагийн дэлгэцэн дээрх үгсийг уншия. Луу, лир. За одоо бүгдээрээ нэг үетэй үгнүүдээ уншия. Үгийн төгсгөлд орсон ил авиа үсэг маань хэрхэн дуудагдаж үгэнд сонсогдгийг одоо бүгдээрээ хамтдаа уншия. Сал, сэл, сул, сүл, хал, хэл, хил, хол, хөл, хүл. Мал, мэл, мил, мол, мөл, мүл. За маш сайн уншлаа хүүхдүүд ээ. Дараагийн үгсийг уншия. Арай урт үг байгаа учраас 2 үетэй үгээс бүтэж байна. Багш нь үеэр тасалж бичсэн байна. За эхлээд үеэр тасалж уншаа. Дараа нь шууд уншия. Сурлаа, сурлаа. Хиллээ, хиллээ. Хамтдаа уншаарай хүүхдүүд ээ. Савлаа, савлаа. Сэвлээ, сэвлээ. Хорлоо, хорлоо. Хөрлөө,
хөрлөө. Ирлээ. Ирлээ. Сэллээ. Сэллээ. За маш сайн уншлаа. За одоо бүгдээрээ их уншъя. Мал. Мал. Хавар. Хавар. Мал. Өслөө. Өслөө. Молом. Молом. Мал. Мал лав. Маллав. Лосол. Лосол. Малаа. Малаа. Услав. Услав. Марал. Марал. Үхрээ. Үхрээ. Хураалаа. Хураалаа. За юуны тухай уншсан бэ хүүхдүүд ээ? Хавар мал өслөө. Молом мал маллав. Лосол малаа услав. Марал үхрээ хураалаа. За мал гэсэн эхийг бүгдээрээ уншиж дууслаа. За хичээлээ дахин үзэж, дахин давтаж уншаарай хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн хичээл дууслаа. Баяртай хүүхдүүдээ. Дараагийн хичээл дээр уулзцгаая.